Hey, за юу яцхан үзэгчтэй News in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За хэрвээ та бүхэн анзаарсан бол би 2025 оны төгсгөлгээд энэ оныхоо шилдэгүүдийг бол баг багаар тодруулаад явж байгаа. Энэ удаагийн бичлэг бол 2025 онд гарсан Монголын хипхопын хамгийн шилдэг 5 дууг онцолж байна. Мэдээж энэ бүхэн зөвхөн миний бодол, миний үзмжийн асуудал гэдгийг дурдхан зүйтэй байх. За ингээд бичлэгэнд орцгоё. 5 дугаарт 113 Бүкэ дөрвөн үлрэл. За энэ дууны хувьд бол та бүхэн мэдж байгаа 100-100 тоглолтын өмнө бол цацагдсан. За энэ дууны бүр анхны гарал ухсааг нэрхэн бол энэ бол харин хамтлагийн дуу дөрвөн үлрэл гэдэг нэртэй. За харин шинжиж дуулсан 2025 оны хувилбар дээр бол би яах аргагүй Бүкэг бол онцломоор энэ дахилт хийсэгдээд за түүний дуулалтын хоолойны өнгнөөс гадна мөрнөөс мөр хоорондоо шилжих тэр момент тэр дотортой чин сэтгэлээсээ дуулж байгаад нь бол маш их поинт өгмөр байна. За мэдээж энэ дууны салшгүй нэг хэсэг бол яах аргагүй 113 угаасаа тэ 113 бол ямар хуу хэмжээнд үг бичдэг үлээ, ямар хуу хэмжээнд бас дотортой амьд үгэлдэг үлээ та бүхэн бол надад хэлүүлэх хүн бүгд мэдж байгаа. За энэ дууны хувьд 2025 оны 5 сарын 9-нд цацагдсан одоогийн байдлаар 1 сая 400 мянган хандлттай 8000-ад орчим лайктай. За яг цацагдсан огнооны хувьд 2025 оны 5 сарын 9 гэж харагдаж байгаа боловч яг 113-аас бол өөрөөс нь сонсож явахд айл 2-3 жилийн өмнө бүтчихсэн байсан дуу гэж байгаа. За дууны ерөнхий продюсераар бол Даваас Өрөн буюу халзаах ажилласан, дууны хөгжмийн продюсераар бол Алаагүй Игоров. За тэгээд клипийг нь бол Abyss болон Жаргал нар хийсэн. За тэгээд эцэст нь Бүкэ болон 113 нартай 2026 онд нь Томос Том амжилтыг хүсье. 4-р Chili P1 2025 онд бол яах аргагүй Chili-гийн дуунууд бол чихрүү орсон үнэхээр чанартай маш олон уран бүтээлийг гаргасан. Бүр хамгийн онцлог артистуудын нэгч яах аргагүй Chili мөн байсан. За энэ дундаас бол түүний P1 хэмээх дууг нь бол яах аргагүй онцлохгүй байхын аргагүй. Тэгэд нэг хэсэг үргэлжлэлтэй Facebook, Instagram-ын Reel-ээр бол түүний энэ дуу битүү болсон. За энэ дууны music producer-аар бол Mag-God ажилласан. Тэгэд энэ дууны beat болон vibe-ыг бол үнэхээр сайн гаргаж өгсөн. Нэг иймэрхүү chill vibe-тай, chill beat-эн дээр Chili өгүүлчихээр тэгэл энэ дуусчих юм л да. За тэгэд энэ дууны клипийг бол би яах аргагүй дуутайгаа маш сайн огтлолцсон гэж бодож байна. За Chili-г хувьд бол те бусад рэперүүдээс онцлогтой зүйлүүд байгаад байгаа л да. За энэ юу гэхээр те үгэлж байгаа flow нь бол бүр шал ондоо, үг сонголт тэр дуугаа мэдэрч үгэлж байгаа ч гэдэм үү тийм хөнгөн байгаа байдал нь бол яах аргагүй бусад рэперүүдээс тэс ондоо сонсогддог. За энэ дууг бол ганцаараа гудамжаар алхаж байхдаа чихвчтэй сонсоход хамгийн тохиромжтой дуу гэж миний бодлоор бодож байна. Дууны хувьд бол 2025 оны 3 сарын 26-нд цацагдсан 5 сая 400 мянган хандлттай 22 мянган лайктай. Вау. За тэгээд рэпер Chili 2026 онд нь Томос Том амжилтыг хүсье. 3-дугаарт Гинжин Десант Боги энэ дахүрэ. За энэ дахүрэ дууны хувьд бол тэ 2025 онд Монголын хипхопт цацагдсан хамгийн хипхоп дуунуудын нэг болсон. За энэ дууны онцлогийн хувьд бол мэдээж ойлгомжтой. Монголын хипхопын 3 цаг үеийн төлөөллийн нэгдсэн дуу гэдгээрээ. За рэпер Гинжингийн хувьд бол trap юм маягаар за тэгээд хотын төв жоохон өнгөлөг хэм маягийг харуулсан бол рэпер Десантын хувьд бол та бүхэн мэдж байгаа те жоохон нэг тийм new school, жоохон нэг тийм зөвүүн old талдаа ч гэдэм үү нэг тийм crew болон maf талдаа. Харин Богийн ахын хувьд бол те залуу үедээ жоохон юмыг хандаж хэлсэн, юм загсан нэг тиймэрхүү сургаал талдаа. Яг энэ дууг сонсоход бол те яг л өөр 3 цаг үеэр аялж байгаа юм шиг тиймэрхүү маш гоё мэдрэмжийг өгнө. За тэгээд дээрэс нь энэ 3 хүн чинь хотоо магтаад дуулчихар тэгэл бүрэл гоё болчихж байгаа юм л да. За энэ дууг ямар чанартай уран бүтээл болсон гэдгийг нь та бүхэн угаасаа мэдж байгаа учраас нэх олон юм яриад авах хэрэг байхгүй. 2025 оны 5 сарын 1-нд цацагдсан одоогийн байдлаар 4 сая 600 мянган хандлттай 19 мянган лайктай. За дууны ерөнхий продюсераар бол Big Hoss ажилласан, дууны хөгжмийн продюсераар Алаагүй Игоров ажилласан. За харин клипийг бол нөгөө л Abyss болон Жаргал нар хийсэн. За яг ингээд хараад ангуут бол тэ чанартай уран бүтээлүүд дээр Abyss болон Жаргал, за тэгээд Алаагүй Игоров гэдэг 3 нэр ерөнхийдөө тогтмол байгааг та бүхэн анзаарж байгаа хаа. За тэгээд 3 рэпертэй 2026 онд нь Томос Том амжилтыг хүсье. Энэ дууг энэ чагсаалтанд оруулахгүй алдаас болох үзье. 2-дугаарт Bisma, Nimba, Limit King, Залуу Баян Монгол. За миний хувьд бол эхний 2 дуун дээр айгүй их хэрэгэлдэжсэн. Тэгээд яг алийг нь шилдэг болгоод алийг нь 2-дугаарт оруулах юм бэ те. За Залуу Баян Монгол гэдэг дуу бол зөвхөн миний яг зүрх сэтгэл болон зориг энэ бүх зүйлд бол айгүй сайхан таарч энэ болгоныг минь хөглсөн. Үнэхээр үн цэнтэй, үнэхээр яг жинхэнэ уран бүтээл болсон байсан. За эхлээд энэ дууны хувьд бол те Bisma ахын цомгийн дуу болоод дан аудион цацагдсан. Гэхдээ төд удалгүй клипийн цацагдсан. За манай Bisma ахын хувьд бол та бүхэн мэдж байгаа яг л зүүн өмнөд Азийн нэг мит. За
иймэрхүү дүр төрхтэй олсон. Тэгээд хүн юм үзэж нүд тайлах тусмаа өөрийнхөө газар шороо залуунаас энэ бүхнийг ямар үн цэнтэй юм бэ гэдгийг ойлгодог юм шиг санагдсан. За тийм ч учраас Bismarck-ийн дуу яах аргагүй хамгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болсон. За мэдээж тэгээд дууны хамгийн том чимэг болсон нөгөө хоёр рэпер Nimba болон Limit King ерөөсөө мартаж болохгүй. Дууны тахилт болон яг юуны талаар дуулж байгаа те энэ сэдвээсээ хазаахгүй яг гоё үнийгээ барьж дотоод хүнээ гаргасан үнэхээр шилдэг уран бүтээл. За яг надтай адилхан энэ дуу маш томоор нөлөөлсөн олон залуучууд байгаа байх гэж бодож байна. Тэр залуусын хүсэл мөрөөдөл болон зориг харааг нь илүү тэлж өөртөө ихтэй байдлыг нь улам нэмсэн энэ сайхан уран бүтээлийг бол 2 дугаар байранд оруулахаас өөр ямар ч сонголт байсангүй. За дууны хөгжмийн продюсераар бол Men on the Moon-ах ажилласан байна лээ. За тэгэд залуусаа энэ дууга бүрэн мэдрээгүй бол бүрэн мэдрий гэж бодож байх юм бол чин сэтгэлээсээ гав ганцаархнаа чихвчээ зүгээд сонсоорой. Bismarck, Nimba, Limit King 2026 онд нь томоостом амжилтыг хүсье. Илүү гоё уран бүтээлүүд хийгээрэй. 2025 оны миний бодлоор хамгийн шилдэг дуу бол Гинжин болон Боги хувь заяа. За энэ дууны хувьд бол 2025 оны 1 сарын 26-нд цацагдсан 8 сая 300 мянган хандлттай 24 мянган лайктай. За магадгүй 2025 оны хамгийн үнэн үхтэй дуу гэж бол би энийг бодож ин л да. Сэтгэл гаргаж хийсэн бүхэн үргэлж зүрхэнд төрнө гэдэг бол чи ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх юм бол зүрхэнд чинь хүртэл үр дүн мэдрэгддэг байх нэ. За ердөө энэ мөр энэ цөөхөн үг дотроо ямар том агуулгыг агуулж байна вэ? За дууны продюсераар бол Алаагүй Егоров ажилласан. Дууны клипийг Abyss хийсэн. Монголын хип-хоп, Монголын урлагт байдагт маш их баярлалаа залуусаа. За энэ дууг бол бүгдээрээ ямар хэмжээний дуу гэдгийг нь бүгд мэдж байгаа учраас нэг хайхтар олон юм яриад байхгүй. 8 сая гаруй хандлт гэдэг бол бүр масс хүрсэн мега хэмжээний хит дуу гэсэн үг Монголд. За тэгэд миний бодлоор 2025 онд гарсан топ 5 уран бүтээл гэвэл нэг иймэрхүү байна. Харин үзэгч таны бодол ямархуу байна? Өөрийнхөө топ 5 гэж бодсон дуугаа комент хэсэгт үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Newsag суугтаа subscribe дараарай. Бас тэгэд энэ кодоор 200% урамшууллаарай. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.